Санаа зөв бол заяа зөв. Монголчууд хэн нэгэнд өндөр итгэл хүлээлгэхийн өмнө тэр хүнийхээ гаргалыг ихэд чухалчилдаг. Сангийн дэд сайд ган хоёг нь дорн говийн сулын хэрийн хязгаар нутгийн уугуул гадаад ямны бурхан жолооч асан чулууны том хүү. Ноён нуруутай гэгсдэг говийн энэ айлын дээдэс хутагт овогтой. Сайн аавын хүмүүжлэр өссөн ган хоёг нэг л өдөр ээж баг насны хоёр дүүтэйгээ хүний нүвтэгт үнчирч хоцорч баг залуу наснда өрхийн тэргүүн болж үлджээ. 92-3 онд аав нь өнгөрөөд ган хоёг чинь 93 онд сургуульд орсон. Тэр сургуульд оруулчаад аав нь өнгөрсөн тэр цагаас ихтэл манай өвч чинь одоо мэдээж тэгт яг оюутан байсан юм чинь ямар ч гэсэн өөрийнхөө сургуулийг төгсөх хэмжээндээс төгсж ирээд л өстой аавын оронд аав болж ирсэн та хоёр дүүтэй. Аав нь бол маш их тийм шудраг үнэмш олон сайхан найз нөхдөд ийм одоо тийм учраас бол тэр зан чанарыг бол их авсан юм болов. Ер нь одоо бас олонтой түмэнтэй одоо явдаг ийм их сайхан зан чанар бол байдаг гэж одоо боддгоо. Ган хоёг Будапешт хотын эдийн засгийн дээд сургуулийг төгсөхдөө англи хэлийг төгс эзэмшснээр Харвард, Жоржтауны их сургууль, Америкийн банкны холбоо зэрэг олон газарт банкны тогтолцоо, санхүүгийн менежмент, манлайлагчийн арга барилд шамдан суралцсан байна. Суралцах гэдэг нэг хэрэг. Сурснаа ажил хэрэг болгох бүтээл чанартай байна гэдэг бүр чухал. Ганц мод гал болохыг тооцож, аливааг бүтээхдээ бусдыг араасаа дагуулдаг манлайлагч чанар түүнд бий. Тэрээр дандаа өөрийн багийг бүрдүүлдэг. Түүний хурд өндөр шаардлагыг давж хамт ажиллахад тун амаргүй гэж нөхд нь хэлдэг. Зарим нь замаасаа хадирсан, зарим нь бас том банкны захирал болж дэвссэн. 17 настайдаа хөрөнгийн биржийн брокероор ажлын гараагаа эхлээд Монгол банкны хянан шалгагч нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн санхүүгийн хөтөлбөрт ажиллаж, хөгжлийн алтан сан хэмээх банк бус санхүүгийн байгууллагыг санаачилж, түүнийг менежментээр улсдаа тэргүүлдэг Хас банк болгож чадсан. Хас банк, Зөв банк гэсэн түүний сэдсэн үрэг идүүгээ 8 настай болчраас 80 настай ах мэдэж андахгүй. Зөвхөлтгүй зүтгсэн он жил. Ган хоёг бэрхшээл намайг хурцлдгаа гэж хэлэх дуртай. Ямагт бэрхшээлийг сүрж ажилласан намтартай. Эрч хүчин ямагт оргилж байдаг тэр эрхмийн нэрээр бүтсэн банк санхүүгийн шинэ хэлбэрийн ажлыг тайлбарлах аваас жагсаагдж цаг цаас их орно. Нийгмийн хариуцлагатай бизнес гэдэг ойлголтыг тэрээр анх хэрэгжүүлж, жижиг зээлэр олон мянган өрхийн амжиргааг өөд татаж, 3 голын айс савыг 300 саяар цэвэрлэх төслийг хэрэгжүүлж, хөл бөмбөгөөр дамжуулж хүүхдийг эвсэг зантай, эерэг үзэлтэй болгох зорилгоор дуулиан 2000-оор залуу гэр бүлийг дэмжих хамгийн бага хүүтэй, хамгийн урт хугацаатай орон зүйцний зээл олгох Монгол мөрөөдөл төсөл, хүүхдэд санхүүгийн боловсрол олгох ирээдүйн сайдын хадгаламжийг тус санаачилсан. Монголдон анхдагч Сидан хадгаламж зээлийн хоршоо, Нэтмон банк бус санхүүгийн компани бас түүний санаачлаг юм. Болж байгаа бүхэл юмд манлайлж оролцдог. Ялангуяа бүсдийг манлайлах талаар багаасаа содон хөвгөд байсан одоо тодхон санаж байна. Ган хоёг улс орныхоо хөгжлийг хурдсгах нийтлэг ойлголтын төлөө Монголын эдийн засгийн чуулганд гадаадын эрдэмтэд банк санхүүгийн өндөр мэргэжилтнийг өргөнөөр татаж дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх дэлхийн залуу манлайлагчдын анхдагч нэм. Санж сэтгэх хүнд анхдагч байх хувь ногддог. Тэрээр Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын эдийн засгийн чуулганы нарийн бичгийн дарга, Монголын дайны дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөний тэргүүн, ипотекийн корпорацийн анхны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Унгар улсын өргөмжит консул гээд олон байгууллагыг тэргүүлдэг. Түүнийг иргэний нийгмийн хуйгаа гэж нэрлэх нь ч бий. Ган хоёг банк санхүүгээс гадна гадаад дотоодын олон төрлийн бус байгууллагуудыг тэргүүлж сонгуульт үүрэг хүлээдэг. Тэрээр Монголд төдийгүй дэлхийд данстай банк санхүүгийн чадварлаг менежер болохыг харуулж олон улсын хэмжээний лекц сургалт зохион байгуулдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас
Дэлхийн залуу манлайлагч өргөмжлөл, Дэлхийн банкны ил тод байдлын өргөмжлөл тус хүртсэн нь түүнийг дэлхийд таньстайг илтгэнэ. Хувь хүний хувьд бол хөгжил сайтай, боловсрол өнөртэй, чадвар сайтай, мэрэгжлийн хувьд ч, хүний хувьд ч ер нь манай тэргүүний залуучуудын гэж боддог. Одоо улс орны залуучууд маань аваад явах ирээд зэтгүүлсэн ийм л залуучуудын нэг гэж бодож үнэлж байна. Тийхүүг ард түмэндээ илгээлээ. Монголын эдийн засаг хурдастай өсч, гадаад зах зээл Монголыг сонирхож байгаа энэ үед банк санхүүгийн үндэсний шилдэгүүдийг төрдөө татаж ажилуулах бодлогод ган хуйг нийцжээ. Ган хуйгч сурч мэдсэн зүйлээ төр түмэндээ зориулах нас, туршлага жигдэрлээ гэсэн итгэл өвөрлөн ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж, улмаар сангийн яам хэмээх том айлын дид сайдын албыг хаших үүрэг хүлээсэн. Сайдын албыг тэр албан тушаал гэж үзэхээсээ илүү өндөр боловсролтой менежерийн ажиллаа гэж үздэг. Түүнд Монгол Ордын нам итгэл хүлээл гэж улсын их хурлын сонгуульд нэр дэвшүүллээ. Улсын их хурлд нэр дэвшигчдийг ажиглахад идүүгээ нэн чухал гэж үзэж байгаа банк санхүүгийн топ гэж хэлмээр хүн түүнээс өөр ховорхон харагдана. Түүнийг нөхд нь зөв хуйгаа гэж нэрлэдэг. Монгол хүн амны бэлгээр гэдэгчлэн зөв үг, зөв сэтгэл нь түүний амт нөхөдтэйгээ нийлж анх байгуулсан жижигхэн сан нь банк санхүүгийн тэнгэр нэгдэл болтлоо үндийжээ. Тэнгэр санхүүгийн нэгдэл нь өдгөө олон улсад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааныхаа хүрээг хэлсээр байна. 70-80 оныхон улс төрд төрөн орж ирж байна гэж ярих болж. Энэ нь ганцхан оноороо бус. Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдах цаг нь ирж байгаагийн илрэл юм. Үеийнхэн дотроосоо тодорсон чулууны ган хуйг улсын их хурлд өрсөлдөх төвшөнд хүрсэн гэдгийг түмэн олноороо хүлээн зөвшөөрдөг аж. Ган хуйг аавынхаа нутагт хайртай, бас их гэрсэг. Хамрын хийдийн тухай кино хийлгэж, хар уулынхаа зохицолборт хандив өргөж явна. Хаа нэгтэй говьд эсвэл гадаадд гэр бүлэрээ хамтдаа аялна. Ган хуйг айлын 3 хүүгийн том бол одоо тэднийх 4 хүүтэй. Тэр хөгшөд хүүхдэд их хайртай. Ядахтаа сагсны багтай болно доо хэмээн. Чөлөө цаг гэж түүнд ховроо. Цаг л гарвал спорт, аялалд цагаа зориулна. Дөчөөн дарсан ир, дөрвөн дарсан ат гэж говийнхан ярьдаг. Хотогт овогт чулууны хүү сангийн дид сайдаас төрийн албаны гараагаа эхэлж 40 шүргэх наснда төрөө түшүүлзэг эрхийн төлөө Монголын шилдэг залуусын хамт өрсөлдөж байна. Амьдралыг үргэлж сорж, өөрийгөө дандаа сорж, ямагт нэгийг сэтэж, зүвийг сонгож, түүнийгээ бүтээх гэж нэгэн бид баймгүй их эрч хүчээр цаг наргүй зүтгэж, бусдыгаа түүчээлэн сансандаа хүрэх нь чулууны ган хуйгийн мөн чанар юм. Зоригтой бай. Зоригтой бай. Зогсолтгүй бай. Энэ бол түүний зарчим. Түүний үйлсэн бүтээсээ хэмээн хамрын хийдийнхэн залбирч, хам баян зүрх уулн түшиж байгаа. Альж цагт Монголын төрийг төвшин сайхан түшилзэж ирсэн түүхтэй, дорны гом нутгийн төрдөө данстай, ахмадуудын мөрийг гიშгэх хувьтай шин цагийнхны төрүүч тодорч байна. Шудраг, өндөр боловсрол туршлагатай, нэрэн сэвтэйгүй, төрийн түшээдтэй байхыг хүсэж байгаа сонгогч түмний эрэлтэд зөв хуйгаа бүрэн нийцнэ. Улсын хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Сүлбаатар дүүргээс нэр дэвшигч чулууны ган хуйг зоригтой бай, зогсолтгүй бай.